маягийн зураг байдаг те сургууль дээр цэцэрлэг дээр эрүүл мэндийн төлөв. Тэгэхээр тэр зургуудыг бол бид нар хугацаагаар хязгаарлах ямар шаардлага байхгүй болчихж байгаа. Тэр зураг бол нэг маягаар хийгдсэн. Гол нь тэр зургийнх нь төсөв төтг нь хэд юм бэ гэдэг нь тэр жилдээ батлагдсан байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг бол барилгын хөгжлөлтөд барилгын яам нь тэр жилдээ баталгаажуулсан байна гэж асуулт байна. Тэгвэл нөгөө эх оныхоо төсөв төр төсөв төтгийн нэмийг дахид тооцоолоод байхгүй, зарлан дахиж өсөөд байхгүй, инфляц бодогдоод байхгүй, барилгын материалын үнэлшил бодогдоод байхгүй энэ аргамжийг бол бид хааж байгаа гэсэн үг. Тэгэхээр энүүгээр бол бид нар ямар ч бай одоо тодорхой институтыг бол хаах боломжийг төлөвлөж байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулалт дээр асуухад 2024 оноос эхлээд нэгжих хөрөнгө оруулалтууд 3 жилийн дотор дуустдаг байхаар ингээд багассан тийм. Гэхдээ санхүүжилтээр яаж бод? Эхний 2 жилд нь 5.3 гээд амсуулчаар орох жилд нь 90%-аар тавьчаад тэгээд одоо энэ жил дуусах гэдэг. Тэгэхээр амжихгүй байх юм байна. За бид нар сая энэ жил бол ерөөсөө түүхэндээ бид нар хамгийн хачаалттай хөрөнгө оруулалтыг одоо санхүүжилтээр гаргаж байгаа жил болж байна. 2.7. Дараа жил дахиад 1.5-ыг нэмсэн. 25 он дахиад 400 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж байгаа. Тэгэхээр энэ бол нэг талдаа төсвийн сахилгад хариуцлагагүйгээс за дээрээс нь оновчлол төлөвлөлтийг хийхгүйгээс төсвийг олон хувааж тавьдгаас болоод ерөөсөө төсөв өөрөө даахгүй бол олон хөрөнгө оруулалтууд хоригдлагдах энэ эсрэг үүсэж байгаа. Тэгэхээр бид нар энийг хаахын тулд саяын 4-5 заалтууд бол орж иж байна. За ажлын хэсгээс болоод төсвийн байнгын орооноос оруулсан заалт маань бол ерөөсөө 3 жилээр хязгаарлаад жил болгон хийх санхүүжилт нь хувь тэнцвүүлээд буюу 30%-аас доошгүй байх гэж байгаа юм. Тэгэхээр тэнцвүүлгийн явцад бол энэ одоо бол өөрчлөгдсөн. За зарим гишүүд бол санд гаргаад тэр хувьчлах заалтыг асаад 3 жил болгосон. Тэгэхээр энэ бол сая таны хэлж байгаа бодит эсрэг бол бас байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо 12-аас өргөн баригдах төсвийн шинжилгээний хувьд дахиад энэ заалтаа бол илүү тодорхой болгоод оруулж өгнө. Илүү бид нар хугацаагийн шаардлагатай болно. Тухайн жилдээ тавигдсан хөрөнгө оруулалт нь тухайн жилдээ дуустдаг байх шаардлагатай байна гэсэн үг. Ягаад гэвэл төсөв гэдэг бол өөрөө татвар төсч юм. Тэр ард олон нийтэд хэрэгтэй байгаа, ард түмэнд хэрэгтэй байгаа, анхан шат хэрэгтэй байгаа сургууль цэцэрлэгийн хөртэй юм шиг имлэг те магадгүй хамгийн газар байж тэр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт болгон төргийн шуурхай шийдэгдэх байхад тэгээд төр нь өөрөө тэрийг оновчтой зөв төлөвлөдөг байх богино хугацаанд дуусгадаг байх энэ зохицуултыг хийж өгч байгаа. Ингүүл төсөв дээр яг ачаад бол өөрөө болно гэсэн.